Нэр маань фокси дэмцэн болох гэсэн шүү дээ. Хэдүүлээ авах уу? Тэгээд л дээ бидээс авдаг аа. Төрөөсөн хүүхдийн фоксийн тамирчин болгоно гэсэн шүү дээ. Оо тийм. Тэгвэл бүгдөө ингэж хийж чадах бол би Өдөө орнуудаас сайн тамирчин ирж болох зорилгоор Сэлэнг аймаг явсан юм. Өсвөрийн насны хүүхдүүдийн тэмцээнийг аймаг дээр зохион байгуулсан. Тэгсэн чинь Шаамраас нэг жижиг шар хүүхэд тийм одоо гадаад царайтай шар хүүхэд орж ирээд ирсэн. Хамаагүй толдож байна. Мундаг тэр ер нь боксчин болгоход хүрэлцээтэй тийм харагдсан. Өсвөрийн хүүхдүүдийн сорилт тэмцээнд төрүүлсэн. Тэр үеэс эхлээд багш нь болсон. Амьдрал энтрийг судалж эхэллээ. Тэгээд ер нь өөрийнх нь эцэг шиг заавар зөвлөгөө өгдөг, тусалдаг, бэлтгэл сургуульд одоо заа сургадаг юм байлаа. 10 жилд ороод ангийнхан багш баасан хүү багш гэж настай багш байсан. Тэр багшийн гарт өгсөн. Тэгээд одоо бүх юмд нэг сурлага саяглаг бод бүх юмд нь очиж уулздаг. Эцэгхийн хуралд очиж суудаг. Нэг ёсоор нэг хүүхдийн эцэг нь болж явсан ийм учиртай. Будаан түмэн хятадуудыг базж захирсан дээдэс минь. Буурал Европын тэргүүнийг түймэрдэж өнгөрсөн өвгөд минь. Тэв дэлхийг 4-5 хуваагаад эзгэнсэн хаад минь. Тэнгис далайг гатлаад дайтж явсан баатрууд минь. Тийм байтал бид тартагдан зүдсээр хүлцэх. Тэнүүн Монгол орны зоригт ирчүүдээ сэхэр түвэ. Рингэн дээр байхдаа чон мэт ирэмгий догшин өрсөлдөгчөө хайр найргүй хашраах эр зориг элч хүч энэ хүний залуу настай хамт үлдсэн амьдралынх нь сайхан дурсамжийн дүрслэлгэлтэй. Эгэл амьдралын дунд харин энгийн даруй зан нь түүнийг чимдэг. Эр хүн ганцаараа явсаар аав болж чадахгүй нүнэ. Энэ хорвоог хамт туулах ханиа сонгох хамгийн том асуудал. Гэхдээ ханиа сонгох гэдэг дэлгүүрээс бараа сонгохоос тис өөр бөгөөд хүн бүрд оногдсон хувь тавилан гэж бий. Түүний хань 10 жилийн нэг ангийнхан бөгөөд 10 жилд байхад ширээний найз үе төмөнд бүхий л зүйлээр тусалдаг байсан гэдэг. Тэмцээн уралдаанд яваад ирэх хооронд нь даалгаврын хүртэл хийгээд өгчдөг байжээ. Ёстой л бурхнаас заяасан төөрөг тавилан гэлтэй. Тэр чинь боломжийг алдалгүй. Түүнийг насан туршийн ханиараа сонгожээ. Анх харахад л яг анхны юм болгон л яг өөрмөц харагддаг юм болохоор өстө нэг шав орс шиг хөвгт байна даа л гэж харж байсан. Одоо эхнэр өтер чи 10 жил яг штэ. 10 жилээс тэг 10 жилдээ л өтер чинь
одоо Сэлэнгэ аймгийн 1-р 10 жилд би Шаамараас манай гэрүүлийн Дулаанаас хойлолтод 10 жилд нэг ангид ороод тэгэл нийлцсэн. Тэгэл ихсэндээ ер нь бол тэгээд хагас бүтэн сайнаар бид нар чинь ингээд нөгөө аймгийн төвөөс богоон цуугаад наашаа сум руу бид хоёр явж исэн манай хүн бас явж исэн. Тэр чинь тэгтээ 10 дугаар анги төгсчөөд байсан үе юм байна. Конкурс өгчөөд дуусаад тэгээ хуваар маваараа сонсчоод ижсэн. Үе орж ирэнгүүтээ аава би утгааг аваад буулаа гэсэн. Аа манай айгу гайхаад ингээ хараад над руу нэг хараад үеэр үнийг хараад тэгэл аам маань хөөх юм нэг тийм дургуй цаг. За миний охин буудаа гэж хэлээд тэгтэл би аам маань анх үеийг харж байсан. Тэрний өмнө болохоор аав бол яг хөө зүгээр сураг сонсч лээсэн үе. Миний үеийн охтуудаас тэгээ манай нэг нутгийн нэг хэрэг дуртай их сайхан буур байсан хөтгөр гээд тэр хүн л аавд ойдон маань танах хэвээр орос хөргөнтэй болох нь шүү гэж аавд болгож ирсэн юм билээ. Тэгээ бас ангийн багш маань хагас бүтэн сайн болохоор ингээ хүүхдүүдийнхаа эцэг эхчүүдтэй их уулздаг. Тэгээ аавтаа их ярьж хөөрдөг. Тийм хүн байсан учраас төрүүлээ сонсчихсан байсан. Тийм болоод аав маань их сайхан хүлээж авсан. Хагас сайны орой шүү дээ тэр чинь. Тэгээд би чинь бүтэн сайныхаа орой болсон чи ороод ирсэн аав маань нэг сайхан ширээ мэрээ зассан, магт чандсан, буу цээцсэн. Тэгэхээр би ямарсан хөөх манад өнөөдөр ямар баяр болж байгаа гэсэн чи аав харж ирсэн. Миний хөө нөгөө хүн чи хайчсан гэдэг юм би. Юу хүн гэдэг нөгөөс тухайн үедээ юу хүн гэдгсэн чи өчтөр чамааг аваад үлдсэн хүн гэд хэлж яахгүй гэдэг нь шаамартаа буусан гэд. Аав нэрхийн байх гэж бодоод гэд. Тэгэл удаагүй манай хүн очсондоо очиход лаб бол яг үдэ хөөх юм надад хэлжсэн миний охин сайн байна гэл тэгэхээр би яасан гэдгсэн миний охин өстө цас олдуулж байгаа байхгүй юу гэж нэг хэлжсэн. Хүүхдүүд нь түүнийг тамирчин байх үед төрснөөр түүний аав болох замнал эхэлж амьдралын хатуу хөтөөг сөрөн алхах их амьдралын нухчаанд даруулахгүй амьдрал спорт хоёрыг зохицуулах хүндхэн үе өрнөж байлаа. Өөрийн гисэн орон гэргүй, дээрээс нь тамирчин хүний амьдрал ар гэртээ анхаарал хандуулах сөхөө өгөхгүйгээр тэмцээн уралдаанд оролцсон он жилүүд хөвөрсөөр. Айлын хажуурөө гэр хороолол гээд Улаанбаатар хотынхоо бүх дүүрэгт амьдарч үзсэн хүн шүү дээ би гэх. Тэмцээнд явах гээд эхнэр хүүхдээ хөлсний хажуу өрөөнд дөнгөж оруулж өгчхөөд л яваад байна. Харин буцаад ирэхэд эхнэр маань аль хэдийн тогтчоод айл хөршүүдтэйгээ танилуд болчихсон байдаг байж тээ. Тэр хоёрын амьдрал ийм л хатуу түргэн урсгал дунд хөлөөн олжээ. Ангаах дээрээд оюутны одоо энэ ангаах ухааны их сургуулийн 1-р байранд би чи амьдарч ирсэн. Тэгээ нэг 3-4 сар амьдарсан. Тэгээ манай хүн чинь ер нь одоо өстой ингэж хоёр тустай амьдрна гэж байхгүй яадаг ч лээсэн би чамааг авч гарна гэдэл аваад гарсан. Миний дээдлийн ах чинь бас ангаах байсан гэр бүлтэйгээ. Тэгэд бид гурав чинь нэг өрөөндөөс ах их хоёроос нь салгаж аваад л тэгэл айлын карма өрөө хөлслөд л тустай гарсан. айл хажуурыг өөрч явж яла алхаад явж яла тэр үчин тэгээд автобус олддгоо автобус нь ч алаан болдог байлаа шүү дээ. Тэр ёо тэр чинь гэр бүлийн хоонийг сугадаад дагуулаад тачиг алхдаг байлаа шүү дээ. Би одоо гандангийн дэнжээс би чинь спортоор энэ орд үрд би алхаж бэлтгэлээ хийдэг байсан. Усаад алхаа бэлтгэлээ хийдэг байсан. Автобус олдохгүй амар хэцүү байсан юм чи. Хүүхэд байхдаа нөгөө тийм амьдрал үзээгүй хүнд чинь бас хэцүү үе байсан. Гэхдээ бас бидний үеийн хүүхдүүд чинь их тийм юмд шантрах нь бага байсан юм болов. Гэхдээ нэг учиргүй шантраад нэг зовлон хилээд идэггүй. Гэр бүлийн хоонд маш баярлж явдیں۔ Би гэж хүн тэгээд гэртээ тогтдоггүй. Ихтэй сургуулигаа яваад өгдөг хүн. Тэгээд ч одоо юу нэгээд олигтоо цалин мөнгөгүй тэр үед байсан. Шигшээ багч би тамирчин байж ороогүйсэн ш байсан үе штэ. Тэгээд алтан бэлэг хөлөвдөө байдаг байсан. Тэгээд заалан төгтөл амьдрал тийм ээ. Тэгээд агуу зааланд хайж яваад. Хайж гадаад тэмцэн яваад гэж байна. Манай гэр бүлийн тэнд зааланд амьдрал үлдчихэж байгаа юм. Тийм үү байсан. Аавдаа яг би бас нэг уйлаад гомдол мэдүүлж ирсэн. Яг гомдол гэх юм бод үеийнхээ тухай. Тэгэхэд аав маань хүнд анхны хан шиг сайхан хань гэж байдгүй юм шүү. Миний охин.
амьдралд угаасаа зовлон жаргал тохиолддог юм. Ялангуяа энийг эмэгтэй хүн ухаан төвчээр хоёроор давж барж туулдаг юм шүү. Хүнээс янз бүрийн ааш хараншин гарна. Баярлуулах ч юм гарна, гомдоох ч юм гарна. Тийм болохоор миний охин энийг л давж туулах ёстой. Альва тохиолдсон юмыг зовлон гэж бодлого дандаа ингээд уучлах талаас нь харж л туулж гардаг юм шүү гэж аав маань хэлжсэн. Айгүй үнэтэй зөвлөгөө, айгүйх боддгийг. Манай хүүхдүүд чинь дандаа л тэмцээн уралдаанд явах үеэр төрж байсан. Нэг удаа бүр улсын аваргаар орж байхад манай хүн зааланд төрчих шахсан шүү. Би ч тэсэд байгаараа гэсэн чинь өвдөөд сүйд болж байсан. Хүүхдүүд нь ер нь гинт өвдөөд л төрчихдөг. Чинээндээ л сандардаг байсан шүү. Боксчин хүнд бэлий хэрэгтэй адил аав хүнд ухаан хайр хоёр хэрэгтэй. Хэлийн дээс алхаж хүний нутагт нудраг зөрүүлэх ажил залуу наснд үлдсэн ч хорвоогийн замыг туулж аав болох ажил насан туршийн болоод нэг удмын үйлс юм. 100% заал байдаг. Тэнд алтан байлиг үл бичиж тэнд би за амьдрдаг байсан гэр үлдэг. Манай хүүгч баг тэнд заавал төрөг том хүмүүс тэнд төрөнгө алдсан шүү дээ. Шин төргөний дэргээр тэр заавал шин юм дөрөв төрж ялаа шүү дээ. Төрчгөөд нэг 7 хоноод дархнаас одоо манай үеийг ээж дээр очиод тэгээ охиноо нэг сар болгоод тэгээ буцаад ирсэн. Яг хөө тухайн үедээ бас ингээ хүүхд гаргачаад би л хайж явж чадахгүй юм байна. Өстой жилийн чөлөө аавна гэл тэгэхэд үеийн маань жив ярьж байгаа өстой энэ олон жил ангаагч олон жил сурдаг. Өстой би өсгөөд өгчин. Өстой чи юунд нь санаа зовдгийг ингээд. Тэгээ яг сар болгоод буцаж исэн юмдаг. Тэгээ анхаа хамгийн одоо охин маань төрөөд би аав болоод тэр ихтэй аваач мэдхгүй явж байдаг шүү дээ баг. Ямар ч аав болсоо мэдхгүй тэгээд манай гэр бүл ч өөрөө оюутан. Манайхын дэд сургууль оюутан байсан. Би өөрөө тамирч байна. Тэгээд манай том хүмүүс төрөө гарч шагаллаар чинь одоо ингээд бас хэцүү шүү дээ. Хичээлдээ явах уу, чөлөө авах уу, би одоо тэмцээний явах болох уу гэхлээр хэцүү байдаг гэсэн. Тэгэхээр чи мэдээж одоо манай ээж дарханд амьдарч байгаа л да. Манай ээж манай том охиныг өсгөж гисэн. Нэг 3 сар болгоод нэг очисон чи чихтэйхэн том нүдтэй бүлтээс нэг хөөгтөл нөгөө нялх багт нь хаяа явчихар чинь нэг тэгж л харагдчихэж байлээ. Ээж маань одоо ингээд охины маань өдий болтол өсгөөд өглөө бас охины маань хүүхдийг бас өсгөж ин их буян хийж байгаа. Манай охиныг ээж өсгөж хоорондоор бид манай гэр бүлийн өнч сургуулаа төгсөөл би ч одоо тэмцээн уралдаандаа яваад ингэж ажил амжилж яриа л да. Аав өөрийгөө хариуцлага мэдээж энэ гэр бүл дотор бол мэдээж мундаг том байх хэрэгтэй шүү. Би бол мундаг том хариуцлага гэж боддог. Тэгээд одоо тэр хүүхдүүдээ одоо соёлтой, сурлагатай, мэдлэгтэй тийм ээ нийгэмдээ сайхан амьдарч явах тийм ээ ийм хүн болохын тулд хичээл зүтгэж явах хэрэгтэй гэж боддог аав хүмүүс. Тэрний төлөө би одоо зүтгэж байгаа. Тэгээ одоо хүүхдүүдийн төлөө би ч одоо их хүүхийг зордсон шүү дээ. Миний хичээл бол энэ надад бол их анхаарал тавьдаг. Тэг хичээл дээр сайн мөн өмнө нэгэд энэ цаг тухайн үед нь очиж багш нартай очиж уулздаг. Одоо найдалж байгаа хүүхдүүдийн ч харна бас тэгэл миний хүүхдүүд ч бас гайгүй одоо найз нөхдөдөө гэр орноор их ирнэ манайхаар. Тэг бүгдэнтэй цугны хэлүүлээ явуулдаг. Тэгвэл жожигруулаа чи боол энд бай, гэртээ бай, хичээлээ гэж ингэдэг. Айлхаар хүүхдүүдээ найз нөхдөд цуг байлгахыг боддог. Тэгээд дураар өсчвөл тэгээд том болоод лав зөв хэмжлэх болохгүй. Аав ээж хүүгийг сонсч аав ээжээсээ баг зэрэг айж имэх хэрэгтэй. За манай бол юу хүүхд төсөх тал дээр аюулсан. Тэгээд над дээр бол илүү гол төлхөө ажилтай. Яг бол айлын эмэгтэй хүүхдтэй иймээ тиймээ зам руу орчих уу яач вэ ч үзнэ үгүйсэн. Тамирчин байгаад ер нь би бол их одоо учирдаггүй тэр гэр бүлийнхаа юмд оролцоод өөрөө хүүхдийнхаа сургууль бүхэнд оролцоод тийм явах зав байхгүйсэн надад. Тэр манай гэр бүл бол бүгдийг зогсоодог байсан. Тэгээд одоо сүүлдэр одоо тамирчин болсноос хойш одоо би чинь хамгийн сүүлд ирэнгэн дээр Сидней Олимпик 2000 онд Сидней Олимпиад ороод би болсон шүү дээ. Тэрнээс хойш одоо би тэгээ жигээс та гэр бүлтэйгээ нийлж байгаа дэс та жигэн ам бүлээрээ сайхан амьдарч байна одоо өнөөдрийг хүртэл сайхан одоо гэр бүлтэйгээ өөрөө хүүхдүүдтэйгээ ярьж хөрөөд одоо бүх ажил төрлөө амжуулаад ингэж байж байна. Жигэн одоо аавгаа
үүргийг гүйцэтгэж эхэлж байгаа гэж бодож байгаа гэдэг. Босоо бид жоо хүүхдүүдээ өмөрчих гэдэг юм байна. Хүмүүс жоо тэгж ярьдгийг манай гэр бүл өнчсөн жоо тэгж ярих гэдэг. Манай бол хүмүүсийн тал дээр үлгэр дуурайл сайтай. Хүүхдийг бол яаж өсгөхөө мэднэ, яаж хүмүүжүүлэхээ бүгдийг нь мэддэг. Нэг уурлаж зандраад идэггүй, юмыг аль болох ивтэй, ивэр одоо боломжтой талаас нь тэг хаяа ярилцаж суун, санал бодлоо хуваалцсан, болохгүй бахан бол зөвлөн. Дэлхийн дэвжээнд ширэн бэлигээр харийн хүүг сургаж явсан Гавьяатныг Монгол түмэн хайрлан хүндэлдэг. Тэр одоо ард түмний хүү болсон. Харин аав хүний хүүхдийн хайр хүндэтгэлийг хүлээх чухал үүргээ одоо л шаргуу биелүүлж байгаа гинэ. Тэмцээн уралдаан гисээр би ч том хүүхдээ зөнгөөр нь орхичихсан юм. Харин одоо баг хоёртойгоо нэлээд дотн байгаа шүү. Энэ хоёрыгоо өөрийн гараар хүн болох гэж л үзэндээ хэмээн инээмсэглэх аавын төрх сайхан. Үе Гавьяатын тухай эхнэр нь ярихдаа ээлдэг хошин тусрахуу замд нь татагдаад танилцчихсан хүн шүү дээ би чинь гэсэн яриа яалтчгүй үнэн байх юм. Зүгээр нэг байгаа нь муухан хошин урлагийн жүжигчнээс дутхааргүй байдалтай. Хүүхдүүдтэйгээ ярьж хөөрч байгаа нь нэг л дотн байх юм. Баг хүүн дугуйчин болно гинэ. Саяхан ааваараа дугуй агуулж мөрөөдлийнхөө эзэн болохоор тэмүүлж эхэлжээ. Атраад юу гэж байна? Тоглох зүйтэй. Яаж тоглох вэ? Машин. Аавд хайртай юу? Хайртай. Хэрэг хайртай? Амар хайртай. Хамсаар ямар юм болж байна? Цагтай. Цагтаа болох. Хөдөө гал юм гол мол руу явна. Тэгээ гол сэлхий зааж өгдөг гэсэн. Сэлж чадахгүй бол гол руу шидчихдэг гэсэн. Ер нь л их ойр хавийнхандаа их тийм нөмөр нөлөгтэй чинь хүн шиг санагддаг шүү дээ. Зөв ер нь яг зөвхөн гэр бүл одоо өр хүүхдийнхээсээ илүү бас хамаатан садан ахтуу ч гэдэм юм. Энэ хүмүүстээ одоо нэг тийм эр хүнийг нэг ингэж ярьдаг шүү дээ. Уул шиг түшиг болсон гэж ярьдаг шүү дээ. Тэгж л нөмөр нөлөг болж хүмүүс түшиг болж явд юм болов гэж ойлгодог шүү дээ. Би чи эхлээд хадмаа байгаа хин гэдэг мэдэхгүй байсан. Тэгээд одоо хүслэнтэй битэр чинь нэлээ удаан уулзаад хоёрлаа болцдог байсан. Тэгээ байж байгаа би нэг өдөр чи манад хүрээд ирэх үү нэг юм авахар байсан юм а би бас юм үлдээц байж байгаа. Тэгээ орцонд нь хүлээж исэн чи доороос нэг хүн гүүгээ гараад ирэхгүй. Тэгээд даах орцонд харж исэн хараад их айгу шоконд орж исэн чи айгу энгийн даруухан тэгээд өө миний хүү дотор ороо хүлээж явахгүй цааваа хүлээж явахгүй гэсэн. Тэгэж хэлж исэн. Тэгэж аах талцж исэн. Тэгээ ер нь анх орж ирэхэд их тийм дулаахан зөөлхөн тийм гэрийн уур амьсгалууд мэдрэгдсэн. Болоход яг нэг актрыг юм мэдээ хүүхдээ ахаад хүүхдээ болж байгаа шиг юм мэдгэж чинь. Тэгээ өвөө гэсэн юм бол надад бол тийм ойлголт төрөхгүй байгаа шүү дээ. Ахаад нэг хүүхдээ болж байгаа шиг одоо сэтгэл төрж байгаа. Манай аяг одоо нэг дуучинтай адилхан гэдэг шүү дээ. Backstreet Boys-ийн Brian-тай адилхан гэдэг. Тэгээд Brian ингээл зургатаа дуулаад аав тэмцээнд явцаагаар Brian зургатаар агаарт аавч Fox-д тоглосон аав дуулаад байгааг би айгу ууралдаг, уйлдаг байсан. Андуур нь тэр хоёрыг. Тэгэл аавын зураг гадаадын сэтгүүл дээр гатлаа гэл гарсан сэтгүүл болгоныг хайчилж авч хадгалдаг. Тийм байсан. Тэгээ яг ингээд тоглолтыг үзэж чадахгүй. Яг хожигдох болов яачих бол хожигчул хэцүү байх гэл. Өөр дууснаа дараа яасан хожсноо хожигдсноо гэж л асуудаг. Яг ингээд цагт болохоор үзэж чаддаг. Манайх юу Жарес гэдэг машинтайсан. Анх надад авч одлоорхоо зааж өгчээсэн. Хөдөө замд. Гэтэ бүр энэ засмал асфальтан дээр зөв шорон зам дээр зааж өгчээсэн. Би ч араагаас олж чадахгүй зөвхөн л өрүүлэн хөдлөгдөө өөрхтэй. Тэгэж л энэ л одоо сэтгэл төвлөсөн хамгийн сайхан дурсан ч та. Үе түмэн Гавьяатын амьдрал цардамал зам шиг дардан сайхан байгаагүй. Хүн амьдралын шуургыг сөрж алхах, аз жаргалын хаалганы өмнө хизээ очихоо өөрөө шийддэг. Энэ нь чухам хүн амьдралд тэмцэх тэмцэл, няцаж шантрахгүй сэтгэлээс шууд хамааралтай зүйл гэдгийг туулсан зам, үдсэн амьдралаараа батлан харуулсан хүн юм. Багада 5 дүүгээ харж хандан явсан хүмүүжил энэ амьдралд нь ухарч алахгүйгээр урагш тэмүүлэх амьдралын эрээн барааныг давж гарах төсвөр ухааныг бас хайрлсан байж болох юм. Тамирчин хүний хүнд хүчээр бэлтгэл тэмцээнд ялж ялагдах ч бас бодит амьдрал дээр түүнд ялж ялагдахын амт эргэж босох зориг хайрлаж их зүйлийг тэсч гарахад
тус болсон нь гарцаагүй юу нэ. Түүний амьдрал боксоор эхэлж одоо ч үргэлжилж байгаа. Хэдий зодог тайлсан ч их спортоос сэтгэлээрээ холдож чадахгүй явсаар боксing клуб байгуулан өөрийн гарын шавьтай болох ирээдүйд эх орныхоо нэрийг дуурсгах сайн тамирчин бэлдэх хүсэл мөрөөдөлдөө энэ хүн хөдлөгдөн явна. Түүний энэ их хүсэл мөрөөдөл биелэж үе түмэн гавьяатын үе олон шавнар дэлхийд нэрээ дуурсгах болтугай гэсэн сайхан үгээр сацал өргөнө. Одоо чи би ч фоксоор ихсэн фоксоор дуусгах гэдэг шүү дээ. Тэгээ одоо манай өгч наваад тэгсэн байхгүй. Чи ерөөсөө миний хөө фоксс өөр юм бит юу ч үтэй сур гэсэн байхгүй. Одоо би тамиг чадахгүй, аригуу чадахгүй, өөр янз ажиллаж чадахгүй. Гацсан чи фокс сурсаад өөрөө сураагүй. Энэ Африкт клуб болоход би юу яах гэдэг. Ер нь бол одоо Монголын энэ яг одоо энэ нийгэмд байгаа залуу үеийн хүүхдүүдийг эрүүл чирэг биетэй болгож спортод амжилт гаргахын төлөө явуулахын төлөө зүтгэж байгаа. Миний ад жаргал гэхээр миний ад жаргал бол мэдээж миний одоо гэр бүл өөр хүүхэд эхнэр хүүхдүүд маань байж байна. Мөн одоо энэ нутаг орондоо энэ сайхан ингээд Монгол улсад энэ сайхан одоо амьдраад явж байгаад миний ад жаргалж бодож байгаа. Юмыг битгий хитрхи бэлэнчлээрээ. Бэлэнчлэг тусам хүн аз жаргалыг мэдрэхэ болчихно. Бэлэнчлэг тусам нөгөө зовлон гэдэг юмыг мэдрэхэ болчихно. Зовлон туулаагүй хүн чинь жаргалыг бас ойлгохгүй штэ. Тийм болохоор байгаа юм болгоныг хийх ёстой гэдэг үүднээс л хандчих. Нэг шалаа авгаахтаа хүртэл хүн энэ хийх л ёстой. Түүнээс бол бодомжнаас хүн орж ирээд ч юм уу тэнгэрээс бурхан бууж ирээд миний өмнөөс миний ажлыг хийж өгөхгүй штэ. Энд хүрэхийн тулд бол нэлээд их тэмцсэн. Энэ бол ерөөсө өнөөдөр хүртэл тэмцэж явна. Цаашдаа ч их тэмцэн би. Тэгээс би энийг тэмцээд болчлоо гэхгүй. Бишээ цаашдаа бол миний амьдрал бишээ цаашаа үргэлжлэхээс хойш миний өөр хүүхдэд амьдрын энэ ороо дээр одоо би өшөө миний өөр хүүхд цаашаа амьдраа явна шүү дээ. Миний өөр хүүхдийн одоо мэрэгжлийн цагаан сайхан сайн сураад тий одоо нэр үнэтэй сайхан явах хэрэгтэй гэж боддог. Би миний амьдрал одоо өнөөдрийн хөтлөнгөө явж цаашдаа шиш олон жил цаашдаа явна гэж боддог.